Сайн байцгаана уу. За би саяхан Instagram story дээрээ утасныхаа дэлгэцийг нэг иймэрхүү болгосон зургуудаа оруулсан чинь амар олон хүмүүс яаж юм болгосон бэ гэдэг аюух асууж байсан. За мэдээж энэ болохоор iPhone маань iOS 14 ингээ шинээр гараад апдейт хийгдснээр ерөөд утас ийм болох боломжтой байгаа. Гэхдээ дан апдейт хийгдээд автоматар утас маань ийм болчихно гэж бол байхгүй. Тэгээд яг тэр олон асуужсэн хүн болгонд би ингээд нэг бүрчлэн зааж өгөх ингээ боломжгүй учраас за би газ өрн ингээд за бичлэг хийчихье гэж бодоод юм богинохон бичлэг хийхээр шийдлээ. Тэгээ та бүхэндээ бол уцаа яаж ийм болгосноо зааж өгье. За миний утас маань болохоор яана. Нэг иймэрхүү болсон байгаа. За энэ ингээ календар харагдаж байна. Календар маань ийм гоё өнгөлөг, эмхтэлэг, ягаан өнгөтэй болсон байгаа. За энд ингээд утасны маань цэнийг маань ингээд цэнгээ хянах боломжтой мөн дээрээс нь ингээд давхар AirPod-ийн кейс болон чихвчнийхаа цэнийг бас давхар хянах боломжтой. iTunes-аа энэ дээр гараад ирсэн байгаа. За ингээд цаг агаар болон иймэрхүү ингээ өөрхөн хүснээр ингээд ийм болгох боломжтой. За энэ хэсэг маань болохоор би нэг юм гоё намар олж байгаа болохоор юм гоё шаргал өнгө нэг намрын санагдвал юм шаргал өнгөөр ерөнхийдөө имижийг бүрдүүлсэн байгаа. За энэ календар шүү дээ. Энийг болохоор энэ Widgetsmith гэдэг аппликейшн яг зөвхөн iOS 14 зориулагдсан аппликейшн шинээр гарсан байгаа. Энэ аппликейшнийг татаж авснаар ийм гоё өөрийнхөө хүссэн өнгө загвартай ингээ үсгний фонт болон тооныхоо фонт өөрийнхөө хүснээр ингэж сонгох боломжтой болно. За тэгээд энэ хэсэг маань болохоор нэг иймэрхүү яг энэ аппликейшн яг бүх аппликейшн болохоор би ингэж зургийг өөрчлөе гэж бодоогүй. Энэ аппликейшнуудаа би ерөөсөө зургийг өөрчлөөгүй энд ингээд энэ дэлгэцэн дээрээ байршуулсан байна. За энэ ингээд харж байгаа Нью-Йорк хотын зурагнууд байна. Би ингээд нөгөө багасаа ингээд аюу гоё Нью-Йорк хотод ингээд ажиллаж амьдрал сураал ингэж байхыг амар хүсдэг. Тэгээд яг ч юм Нью-Йоркийн зургуудыг харахаар нэг тийм гоё хурцлагддаг гэх юм уу, нэг зарим нэг тийм гоё мэдрэмж хүндэг ингээд орж ирдэ штэ. Надад ингээд Нью-Йоркийн ингээд зургуудыг харахаар ялангуяа ингээд шинэ жилийн үеийн зургууд нарахаар ингээд цаанаасаа би аргой догтлоод байдаг байхгүй. Тэг өөрийнхөө ингээд дуртай зургуудаа би давхар дэлгэцэн дээрээ тавьсан байгаа. За тэгээд энэ хэсэг маань угаасаа апдейт хийх тэр энэ хэсэг бол автоматар юм болно. Аппликейшнууд маань бүх аппликейшнууд маань ингээд төрлөөрөө ингээд англиктаад автоматар ингээд ороод ирчихжээ. За тэгэхээр одоо бүгдээрээ уцаа ийм болгоё. За нэгдүгээрт мэдээж хэрэг settings руу орж аваад уцаа апдейт хийх хэрэгтэй байгаа. Энэ харагдаж байна. Ингээд апдейт хийчих хэрэгтэй. За апдейт хийхдээ дууссаны дараагаар хоёр төрлийн аппликейшн ашиглаж ээж ийм болох боломжтой байхгүй юу? За тэгэхээр тэр хоёр аппликейшнийг би зааж өгье. За нэг нь болохоор сая хэлээд байгаа энэ Widgetsmith гэдэг энэ аппликейшн байгаа. За энийг татах хэрэгтэй юм байна. Энэ хар өнгөтэй энэ цэнхэр хүрээтэй аппликейшн. За дараагийн аппликейшн маань хоёр дахь аппликейшн маань болохоор Shortcuts гэдэг аппликейшн байгаа. Энэ аппликейшнийг татна. За 3 дугаарт за би ингээ яг нэг дэлгэцийг ингээд гоё ингээд болгож үзүүлээ за та нарт. За 3 дугаарт дэлгэцэн дээр яг home screen-ээ гоё зураг сонгоно. Тэгээ зураг зүгээр л ингээд дуртай зураг сонгочихгүйгээр дээрээс нь хэдүүлээ давхарлаж одоо нэг аппликейшнуудтаас ингээд тус бүртэн зураг өгөх учраас яг хоорондоо гоё ингээд авцалтахаар өнгө болон ингээд санаа нь гоё авцалтахаар юугаа өөрөө бодод юм уу интернетээс хайд юм уу хайж агаад гоё зурагнуудаа сонгочих хэрэгтэй. Тэгээ би болохоор зурагнуудаа ерөнхийдөө бүгдийг сонгоод татаад авцсан байгаа. Зураг өөрчилсөн чинь нэг иймэрхүү боллоо. За одоо хэдүүлээ Widgetsmith гэдэг аппликейшнтайгаа танилцъя. За энэ аппликейшн руу орохоор small, medium,
large гэд ингээд 3 хэмжээстэй байгаа. Энийг ингээд сонгоно. За эхлээд хамгийн гар доор ингээд бас хүн харагддаг бол календар байгаа. За календараа хэдүүлээ сонгоё. За календараа бол сонгохдоо odd small reached гэд сонгоч чинь. Тэнгүүт энэ доор нь гараад ирж байгаа small checked 6 гэд. За энэ дээрээ дараад орлоо. Би болохоор календараа зүгээр юм жижиг хэмжээтэйгээр хийхээр шийдлээ. За ингээд календараа сонгоно. Ямар хуу байдлаар ямаарэ. Ийм болох уу, ийм болох уу. За зүгээр иймээр сонгочихъя. За тэгэнгүүт фонт гэдэг байна. Энэ дээр болохоор ингээд үсэг өгийн фонтаас ингээд сонгож болох нэ. За би энэгээр сонгоно. За ингээд үсэг өгийнх нь өнгөө бас ингээд сонгох боломжтой юм байна. Би болохоор өнгөө ямар хүн өнгөөр сонгох вэ? Өнгөөр сонгоч тийм үү? За шаргал өнгө, оранж өнгө. За ингээ хойдлынх нь бас фонтынхаа зургийг бас сонгож бол бишээ өнгийг сонгож болох нь. За энэ болохоор ингээд background color-аас ингээд сонгож болох нэ. Яна. Ямар хүн өнгөт болох вэ? Ингэж тийм үү? За энэ нь болохоор ингээд бас хүрээ бас хүрээнийхээ өнгөийг хүртэл сонгож болох юм байна. За хүрээний өнгө энэ цагааныг ачтөө. За ингээд календарынхаа өнгө үсгийн фонтоо ингээд сонгоод дуусчлаа. Одоо ингээд save гэд хадгалчихна. За тэгэнгүүт энэ маань small checked 6 дээр байгаагаа ингээд өөр хараад авчихна. За одоо энэ дэлгэцэн дээр байршуулах гэдэг. Дэлгэцэн дээр удаан дарахаар энэ зүүн дээд болон нэмэх тэмдэг гараад ирнэ. За энэ нэмэх тэмдэг дээр дараа доошоо гүйлгээд which meet application руугаа ороод за small-ийн сонголоо. Сонгонгууд ингээд миний сая хийсэн календар минь гараад ирлээ. За ингээд хадгалчихъя. За дараа нь болохоор миний бодлохоор би энд ингээд юу хийсэн байгааз шинэ үгийнхаа битсэн байгааз. За энийг хэдүүлээ хий. Энэ дээр заавал та бүхэн шинэ үгээ бичиж авах шаардлагагүй шүү дээ. За энийг хэдүүлээх нь дахиад дэлгэсэн дээр удаан дарлаа. Зүүн дээд болон дагаа нэмэх тэмдэгээ дараад энэ reminders дээр сонгоод ямар хөө хэмжээтэй бүр том юм уу, ийм жижиг юм уу, бүр ийм жижиг юм уу. За дундаж хэмжээтэйгээ сонгоч. Дундаж хэмжээтэйгээ сонгоч төө. За ингээд дундаж хэмжээтэй ингээд гараад ирлээ. За энэ дээрээ ингээд дарж ороод баруун дээд болон дагаа дээр дарахаар name нэрийг өөрчилж олно. Энийг заавал шинэ үг гэж тахгүй юу мэр чинь. Хуваар гэж. За тэгмүүд энэ дээр жишээлбэл за тоо нэг остгож агаад уран зохиол 10 жилийн хүүхдүүд ингээ хичээлийн хуваараас бичиж олно. Эсвэл маргааш их ажлын жагсаалтаа бичсэн ч болно. Өөрхөн дуртайгаараа. За ингээд биччихье. Өнгийн нарийж хуурчилж үзэх хэдүүлээ. Жирнэлийн өнгө болооч. За ингэж болох нэ. За дараа нь болохоор хэдүүлээ. Юу сонгох уу? Яг гар дор ашигладаг хэдэн аппликейшнуудынхаа одоо зургийг солиё. За тэгэхээр тулд хэдүүлгийнх нь нөө татсан 2 дахь аппликейшн байгаа шүү дээ. Shortcuts гэдэг энэ аппликейшн байгаа. За энэ аппликейшныхаа оронгуудаа шууд энэ баруун дээд болон дагаа нэмэх тэмдгийг дараад search дээр нь open app гэд бичингүүд энэ доор open app гараад ирж байгаа. За энэ дээрээ дараад оронгуутлаа choose дээрээс нь
одоо нэг солих байгаа аппликейшн, зургийг солих байгаа аппликейшнээ сонгоно шүү. За тэгэнгүүт за би жишээлбэл Kakao-map-ыг сонгочихъя. За энийг сонгонгуутлаа Kakao-map-ыг ингээд сонгосныхан дараа энэ баруун дээд болон нэг 3 цэг байгааз энэ дээрээ дарна. За энэ ихний нэр дээр нь болохоор ямар нэр өгөх юм? За map гэчээ зүгээр. За тэгээд add to home screen дээр дараад дахиад нэрээ өгнө. Map. За энэ зурган дээр нь дараад зураг сонгочихно. За зураг ямар зураг сонгохгүй. За аль нь жавхтай хоорондоо тогтсон хийж бодож татсан юм чинь. За энэ зургийг сонгоч. Ингээд add дээрээ дараад ингээд болчихж байгаа юм тэр. Ингээд юугаас олчихно. Аппликейшныхаа зургийг солиод нэрийн засаг хүснээрээ ингээд сольчих болно. За өөр одоо энэ Нью-Йоркийн би нөө зургийг тавьсан маа шүү. Энэ шиг нэг хүнийг өдөрт ингээд уншаад нэг урам авдаг гоё үг сэдвүүлээ тавья заяа. За тэгмүү дахиад Will Smith руугаа ороод эхлээ үгээ татах юм байна хэдүүлээ. Бүр гоо монгол үг татах уу? За Instagram л орж жагаад за энэ дур татам гээд энэ Instagram дээрээс нь нэг гоё үг скриншот хийгээд авчих. За хинийхэн цорог ганц байх харилцаал сайхан гинэ. За энийг зүгээр скриншот хийгээд кроплчтэй кроплоод хадгалчихъя. За одоо нөгөө аппликейшн руу орно. Аппликейшн руу орлоо. За энэ үг чинь өөрөө сая нэг дөрвөлжиндөө хэмжээтэйсэн шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ жижигээс нь сонгоё. За энэ дээр ингээд доошлуулангууд зураг оруулах боломжтой байгааз. За энэ зурган дээрээ дараад саяхан зурага ингээд оруулчихна. За ингээ хадгалчихна. За одоо дахиад нөгөө нэг хэсэг рүүгээ буцъя. Дэлгэцнээр удаан дарлаа. Зүүн дээд болон дагаа нэмэгт хэмжээг дарж агаад аппликейшн руу орлоо. Жижиг хэмжээтэйг сонголоо. Тэгмүүд энэ нөгөө нэг юу гараад ирж байгааз өөр юм гараад ирж байгааз энэ дээрээ дарж орангуудаа энэ small чагт 7 дээр би саяын зургийг оруулсан шүү дээ. Тэгэхээр чагт 7-ыг сонгоод тэгмүүд ингээ гараад ирж байгаа. Нөгөө маань хинийхэн цорог ганц байх харилцаал сайхан гинэ. За гих мэдчлэн би та бүхэндээ зүгээр яг яаж энэ аппликейшныхаа зургийг өөрчлөх үү, яаж гоё календараа ингэж гаргаж ирэх талаар ингэж зааж өглөө. Тэгээ та бүхэн өөрсдөө цаашаагаа энийг зүгээр энийг сурцсан байхад өөрсдийнхөө хүснээр усныхаа дэлгэцэн дээрээ гар доорх ашигладаг аппликейшнуудынхаа зургийг өөрчлөөд гоё хооронд нэг гоё зохицуулаад ингэж өөрчилчих боломжтой. Тэгээ миний хувьд болохоор нэг ингэж уцаа өөрчилсөн. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийн турш хамт байсан та бүхэнд баярлалаа. Баяртай.